Сонгон хайрхан дүүргийн 4-р хороонд байрлах Бохирын худагт 2 хүн унлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2019 оны 6 сарын 24-ний 14 цагийн үед ирсэн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад тус хороонд байрлах Бохирын худагт нэгэн компани засварчин сэлээсэр ажилтай 1985 онд төрсөн эрэгтэй Б. Мөн орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний засварын газар ажилтай 1988 онд төрсөн уг гэгч эрэгтэй нар унаж нас барсан байжээ. Өнөөдөр энэ маш харамсалтай хэргийн талаар та бүхэнд хүрэхээр бэлэн боллоо. Сонсогч та бүхэн яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Хэрвээ танд манай сувг таалагдж байгаа бол сувгаад агаарай. Аль хэдийн сувгаад авчихсан хүмүүс байвал үзэж буй видеонд лайк дарж намайг дэмжээрэй хэмээн хүсье. Одоо ингээд хэрэг рүүгээ орцгоё. Энэ хэрэг болохоор 2 хүнийг шүүгдэгчээр татсан байдаг. Шүүгдэгч нь 1965 онд төрсэн тухайн үедээ 57 настай байсан эмэгтэй дээд боловсралтай Монгол улсын зөвлөх инженер. Тэгээ тухайн үед бол өндөр насны тэтгэврт ам бүл 3 нөхөр охины хамт амьдардаг орон сууц нийтийн аж ахуйн конторт ажилладаг нэгэн байсан. Харин нөгөө шүүгдэгч нь болохоор Д гэх компани захирал байсан ба 1967 онд хөдөө орон нутагт төрсэн тухайн үедээ 53 настай байсан эмэгтэй дээд боловсралтай эрхэлсэн тодорхой одоо ажилтай буюу Д гэх компани захирал ажилтай ам бүл 2 нөхрийн хамт одоо оршин суудаг нэгэн байсан байна. Одоо тэр өдөр яг юу болсон талаар хэргийн газарт байсан хүний гэрчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Хэрвээ нэг сонсох юм бол бүгдээрээ яг тэр өдөр ямар үйл явдал болсон гэдгийг талаар тодорхой хэмжээний ойлголттой болцгооно. Гэрчин дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр хэлэхдээ ажилдаа ирээд байж байтал талигаач Б ах О захиралд Бохирын нэг худаг бүглэрчхөөд бохироо гаргаж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгсэн О захирал бохир сорулдаг машин дуудчихъя гэж хэлээд утсаар яриад дуудчихсан. Б ах бит хоёр хамт гараад М гэх компани хашаанд байх бүглэрсэн гих худаг руу бохир сордог машиныг аваатсан. Тухайн үед бит хоёроос гадна би танихгүй 2 ах байсан ба нэг нь бохирын машины жолооч, нөгөөх нь хамт явж байсан хүн байсан. Тухайн үед тэр хүмүүс худгийг буудуулна гэж яриад байсан. Би ах хар өнгийн зориултын ажлын хувцас үргэлжээрээ өмсдгөлтэй усны гуталтай өмсөөд дээгүүрээ амны хаалт баг байхгүй бээлийн өмсөд худаг руу эхлээд ганцаараа ороод Бохирын хоолоонд бохирын машины шаланкийг өглөөд давуугаар жирэглэж гарсан зайг нь чигжээд хоолойн залгасан залгаасыг хөлөөрөө жийж бариад шатан дээр сууж байсан ба тухайн үед байсан нэг ах чи сайн барьж байгаарэ даралттай ус өглөө шүүгээд машиныхаа крантыг нээж онгоолгоод даралттай ус шахаж байгаад бүглөөс нь гаргаад их хэмжээний бохир ус лаг уг хоолоогоор хүчтэй гарч эхэлсэн ба энэ үед би ахын дээр байсан ах за одоо гараарай гэж хэлсэн. Тэгээд би ах дэшээ гарч ирж байгаад шатнаасаа гараа тавиад доошогоо унсан. Тэгсэн чинь бохирын машинтай хамт ирсэн хөгшин ах бит 2 худгийн аман дээр байсан ба хүн унчглаа гэд орилсон ч машины жолоож явах цаанаас гүйж ирээд уг худаг руу ороод удаагүй дахиад өөрөө ухаан алдаад унчихсан. Онцгой байдлын хүмүүс шууд хашаад аваад уг бохир худаг дээр очоод нэг албан хаагч дотогшоо худаг руу бэхэлгээ хийгээд орсон боловч 10 секунд болоогүй ухаан алдаад дээр байсан албан хаагч нар олсоороо татаад гаргаад ирсэн. Тэгээд тэр онцгойгийн ах гарч ирээд ухаан ороод оронгууд шууд ухаан алдаж байна. Аврах ангийг хүлээсэн дээр гэж хэлсэн. Би уг компанид дагалдангаар ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ажилд томилсон тушаал байхгүй. Намайг ажилд орсноос хойш хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн хаягтай дэвтэр дээр сантехникийн ах нар өөрсдөө уншиж танилцаад гарын үсрэг зурдаг ба би ажилд орсноос хойш 2 л удаа гарын үсэг зурсан хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер байдаг гэсэн. Намайг ажиллаж байх хугацаанд ирж зааварчилгаа өгч байгаагүй. Өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зураагүй. Талигаач би ах танилцаж гарын үсэг зурсан эсхийг мэдэхгүй байна. А хотгоны чанх урд байрлах М компани хашаан дотор уг хотгоны бохирын нэг худаг байрладаг ба уг худаг нь бүглэрсэн гэж байсан. Уг худгийг хэн хариуцаж хяналт тавьж ажилдаг талаар би мэдэхгүй байна. Манай компани орон сууцны төв конторын дарга нь О захирал, байцаагч 2, сантехникч 3, үйлчлэгч 1 ажилдаг. Уг бохирын худаг бүглэрсэн үед л ордог юм шиг байсан ба өдөр болгон ордоггүй. Би өмнө нь нэг ч удаа уг худаг руу орж байгаагүй. Намайг ажилд орсноос хойш уржигдэр буюу 6 дугаар сарын 22-ны өдөр намайг амарч байх үед худаг бүглэрч гисэн. Захирал чамайг дуудаж байна гэд би ах над руу ирсэн.
Энэ үед л нэг удаа байрныхаа урд байх худаг руу бэ ах орж хоолойг нь төмөр утсаар сэтгэж дээшээ гараад ирсэн бохирын усыг доош нь оруулж им компани хашаанд байх худаг руу шалангаар соруулж исэн. Худаг руу орох үед хар өнгийн ус нэвтэрдэггүй үргэлж усны гуталтай комбинзон өмсөж ордог. Энэ өмсгөл нь нэг ширхэг байдаг ба ээлж нь гарч байгаа силисрүүд нь худаг руу орох үедээ өмсөж ордог. Үүнээс өөр малгай, хортхийн баг, маск, өмсгөл гих зэрэг хувцас хэрэглэлүүд байдаггүй. Тусгай зориултын баг, маск ам хамрын хаалт хэрэгэлдэггүй. Намайг ажилд орсон үеэс эхлэн амны хаалт, баг, зориултын маск бол өгч байгаагүй. Бохирын худаг руу орох үед ямар нэгэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй. Өмнө нь өгч байсан эсхийг нь би мэдэхгүй. Уг бохирын худаг нь 4 метрийн гүнтэй ба хоолоогоор нь бохирын ус урсаж төв цэвэрлэх байгууламж руу цутгадаг гэж бэ ах хэлж байсан. Уг бохирын худагт зориултын шат байдаггүй ба тухайн үед зөөврийн шат авчирч байрлуулсан байсан. Уг шат нь унсан зүйл бол байгаагүй. Им компани хашаанд байгаа худгийг манай компани хариуцдаг. Би өдрийн 8 цагаар үүрэг гүйцэтгэдэг ба тагас бүтэнсээ өдөр амардаг. Харин сантехникийн сэлэсэр нь 3 ээлжтэй байсан. Гэхдээ нэг хүн нь ээлж амралтаа авчихсан. Харин үлдсэн 2 хүн нь тулаа хийж байсан боловч нэг нь одоо ажилдаа ирэхээ болчихсон. Ингээд талигаач бэ ах 4 өдөр дараалан үүрэг гүйцэтгсэн. Уг худагт унсан талигаач бэ ахыг мэднэ, харин нөгөө хүнийг нь би ол мэдэхгүй. Манай конторт ажилладаг хүн байсан. Тухайн үед манай ажил дээр талигаач бэ, бохирын машинтай хөгшин ах болон нэг залуу эрэгтэй хүн. Ингээд бид 4 байсан. Худаг дээр ирээд талигаач бэ цув өмсөд бөглөөс гаргахаар бохирын худаг руу орсон. Тухайн үед бохирын машинтай жолоочтой хамт ирсэн залуу машинаасаа шаланг аваад бохирын худаг руу талигаач бэгийн дээрээс өгсөн. Тухайн үед уг залуу настай жолоочийг нөгөө худаг дээр очиод байж бай гэж хэлсэн. Тэгээд зогсож байхад талигаач бэ худаг дотор шалангийг бөглөрсөн хоолоонд нь холбоод хөлөөрөө жийж байсан. Настай жолооч ах 20-30 метрийн цаанд байдаг бохирын худаг руу хараад зогсож байсан ба. Машины хойд талд жолоочтой хамт ирсэн залуу очиж зогсоод одоо буудал лашуу гэж хэлээд бариул хөдөлгөж байгаа харагдсан. Би талигаач бэгийн дээрээс хараад зогсож байхад машины хажууд байсан залуу ирээд бэгийн дээрээс хараад сайн барьж байгаарай гэж хэлээд зогсож байхад нөгөө худаг дээр байсан машин барьж ирсэн настай ах болчихлоо гэд орилсон чинь жолоочтой цуг ирсэн залуу нээсэн бариулаа очиж хаасан. Тухайн үед талигаач бэ шалангийг салгасан чинь нөгөө залуу дээрээс нь татаж авсан. Машины жолооч настай ах биднэр рүү хурж ирээд талигаач бэ лүү хараад одоо гараа гэж хэлсэн. Тэгээд талигаач бэ шатаар авираад дээшээ алхаж байгаад буцаад унахаар нь би хүн унчглаа гэд орилсон чинь жолоочтой хамт ирсэн ах машины хажуугаас гүйж ирээд үгийн зөрүүгүй бохирын худаг руу шатаар бууж ороод талигаач бэг аваад бас чимээгүй болоод хөдөлгөө болсон. Жолоочтой хамт ирээд нас барсан залуу усыг нээжсэн. Машин барьж ирсэн настай хүн 20-30 метрийн цаана өөр худагаас ус гарч ирэхийг хараад зогсож байсан. Жолоочтой хамт ирсэн талигаачууг бохирын худаг руу ор гэж хэн ч хэлээгүй. Би хүн унчглаа гэж хэлээд үгийн зөрүүгүй уг залуу гүйж ирээд худаг руу орсон. Би араас нь орох гэхэд жолооч ах намайг орж болохгүй гэд оруулаагүй хэмээн мэдүүлэг өгчээ. Ингээд дээгч компанид ажиллаж байсан сэлэсэртэй болон орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт засварчин ажилтай уунар нь одоо маш харамсалтай байдлаар бохирын худаг руу ороод нас барсан байгаа. Ингээд сая бол талигаач бэтэй хамт ажилладаг байсан яг хэргийн газарт байсан хүний мэдүүлгээс та бүхэнд хүргэлээ. Одоо харин орон сууцны конторт ажилладаг талигаачуутай хамт ирсэн настай ах гэж яриад байгаа хүний одоо мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Ингээд гэрчин дараах мэдүүлгийг өгсөн. Орон сууцны конторын сэлэсэр залуу очисон худаг руу орж манай машины шалангийг бохирын шуугам руу чигжиж даралтай усаар шүрсэн. Тэгээд бөглөрсөн эсэг нь арилсан. Тэгээд надтай хамт явсан талигаачуу нь машины шалангийг татаж авсан. Тэгээд би хоосон худаг дээр ирээд дотор байсан сэлэсэр залууг хурдан гар гэж хэлээд нөгөө сэлэсэр залуу шатаар гарч ирж яваад гинэт ухаан алдаад доошоо унсан. Тэгсэн надтай хамт явсан уун араас нь ороод унсан сэлэсрийг тэврээд ухаангүй болсон. Би болон талигаач өглөө ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцж гарын үсэг зурсан байгаа. Ажил үүргийн дагуу тухайн бохирын худгийг сэлэсэр орж ажилдаг. Бид нар бол техникээр үйлчилдэг буюу машинтай ирж даралтай усаар шүршиж өгдөг. Талигаач болон би зүгээр жолооч бөгөөд худаг руу орж ажилдаггүй. Худаг руу ороход хариуцсан инженерээс зөвшөөрөл авдаг. Бөглөрсөн бохирын шугамыг болохгүй бол даралцтай усаар шүршиж гаргадаг юм.
Манай байгууллага бол хариуцсан инженерээс зөвшөөрөл авдаг. Орон сууцны контор бол өөрсдөө шийддэг юм. Намайг харж байхад талигаач шатаар явснаа ухаан алдсан. Тэрнээс шатнаас хөл гар алдаж унсан зүйл байхгүй. Бохирын шугам маш муухан үнэртэй, хорт хийгээр дүүрсэн байдаг. Энэ үнэрт хүн ухаан алдаж ундаг. Тэгээд талигаач угаартаад ухаан алдсан гэж бодож байна. Талигаачууд силесрийг дотор унчглаа гэж хэлсэн чинь шууд өөрөө бохирын шугам руу шатаар орсон. Хэн нэгэн хүн түүнийг орохыг шаардаагүй. Бохирын шугам руу орсон силесэр маань дотор байсан силесрийг гаргах гэж орсон. Тэгээд өөрөө бас угаартаад унсан. Тухайн бохирын худаг нь 4 орчим метрийн гүнтэй 1.5 метрийн бөөрөнхий худаг байсан. Дотор нь 150 шугамтай байсан. Талигаач унах үед бохирын шугам нэгдээд бохир урсаж байсан. Орон сууцны конторын силесэр залуу 5 орчим минут болсон. Уу болохоор худаг руу ороод нөгөө залууд хүрээд удаагүй унсан. Бүгд арх согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би ариутгах татваргын жолооч буюу бохирын автомашины жолооч ажилтай байсан. Жолоочийн ажил дүүргийн хуваар бүглэрсэн бохирын шугамын бөглөө гаргах, гэрээт газруудын бохир саруулах, татан зайлуулах үүрэгтэй ажил юм. Ариутгах татваргын жолооч нь ганцаараа машин барьж очдог. Өөр хүн цуг явдаггүй. Бохирын хоолойг тухайн бохирын худаг хариуцсан силесэр нь орж холбдог юм. Би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өглөө ажил дээр ирээд талигаачтай таарсан. Тэгээд байж байхад талигаач нь би тантай хамт явж байгаад үдээс хойш би их нэртэйгээ хамт хүнсний зүйл цуглуулахаар явна гэж хэлсэн. Тэгээд би хамт явахыг зөвшөөрсөн. Бид хоёр цугтаа 2 газрын бохир саруулаад явж байхад над руу эмэгтэй хүн яриад сонгон хайрхан дүүргийн 18 дахь хорооны бохир бөглөрсөн ирээд гаргаад өг гэж хэлсэн. Тухайн үед би даргад хэлэх гэж хэлээд дарга баярын утсыг өгсөн. Тэгээд дуудлаггүй уг эмэгтэй над руу залгаад даргад чинь хэлчихлээ гэж хэлсэн. Тэгээд талигаач бэлүү залгаад асуухад дуудлагад очиод эргээд мэдэгдэрэй гэж хэлсэн. Талигаач уунд би үдээс хойш хувийн ажил амжуулах гэсэн юм. Тантай цуг явж байгаа гэд дарга нарт хэлчихье гэж гуйхаар нь би зөвшөөрөөд машиндаа суулгаад явсан. Хүн ухаан алдаад унахаар нь би сандраад олос руу гүйх оронд талигаач худаг руу орсон байсан. Би харсан бол оруулахгүй байсан. Мөн тухайн үед 2 хүн ухаан алдсан байхад дагалдан гих залуу орох гэж байхад би онцгойг дуудаад болиулсан. Бохирын худаг руу уг газрын сэлээсээр ороод миний машины хоолой холбож бохирыг гаргасан. Тэгээд л шатаар гарч ирж байгаад ухаан алдаад худаг руу унсан. Тухайн үед уун миний хажууд уцаар ярьж байсан ба би урьлаад хүн ухаан алдчихлаа гэж хэлээд машин руу олсонд гүйсэн. Тэгээд олос аваад эргээд харахад талигаачуу алга болсон байхаар нь худаг руу шагаахад худаг дотор талигаачуу нь ухаан алдсан сэлээсэр бэг тэврээд суучихсан байсан. Тэгээд би орилсон боловч огт хөдлөхгүй байсан. Ингээд онцгойгийнхан ирсэн онцгойгийн ажилтан өөрийгөө осоор бэхлээд тухайн худаг руу орсон боловч ороод удалгүй өөрөө ухаан алдчихсан. Ухаан алдсан онцгой албан хаагчийн ажилтанг буцаж татаж гаргаж ирсэн. Манай байгууллагын өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зурулдаг юм. Осол болдог өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Жолооч нарт худаг руу орох зөвшөөрөл байхгүй. Бид нарыг бохирын худаг руу орж болохгүй гэх үүргийг өгдөг юм. Тухайн үед талигаачуун худаг дээр огт ажиллаагүй байж байхад хүн ухаан алдахад аврах гээд л гүгээд орсон. Талигаачийг худагт ор гэж хэн ч хэлээгүй. Хүн чанарын хувьд хүн аврах гээд талигаач нь ороод өөрөө энцэнгэх маш харамсалтай мэдүүлгийг өгчээ. Ингээд тухайн өдөр уг нь талигаач уугийн бол ээлжийн гараа нь бол байгаагүй юм байна. Тэгээд нэг газарт хамт ажилладаг энэ настай ах гээд байгаа бие ахын машинд үдээс хойш болтол хамт явъя гэд машинд нь суугаад уг нь бол зүгээр л явж исэн юм бэ лээ. Ингээд худагт хүн ухаан алдсан гэдгийг нь бол сонсоод хүн ингээд сандардаг л ахaltaа. Тэгээд доошогоо ороод аваал гараад ирнэ гэсэн итгэлээр орсон боловч маш харамсалтай. Ингээ бас мөн адил өөрөө ухаан алдаад тухайн худгийн нөхөнд дээгэх компани ажилчин залуу Б болон орон сууц нийтийн аж ахуй газарт ажилладаг талигаачуунаар нь ороод эндсэн байна. Ингээд дээгэх компани захирал болохоон дараах мэдүүлгийг өгсөн байдаг. Тэрээр хэлэхдээ 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай компани хариуцдаг им гих хашаанд байдаг бохирын худаг бөглөрсөн гих рапортын мэдээ талинд манай ажилчид тороосоор гаднаас бөглөөсгийг гаргах гэсэн боловч тороос нь хүрэхгүй байсан учраас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өглөө орон сууц нийтийн аж ахуйн шуурхай дуудлагын утсанд болсон асуудлын талаар дуудлага өгсөн ба уг компани ажилтан
бохир саруулагч машинтайгаа ирээд манай ээлжийн засварчинг дагуулад бөглөрсөн бохирын удаг руу явсан. Ингээд байж байтал манай ажилтан ирээд би ах болон нэг хүн бохирын удаг руу ороод унжглаа гэхээр нь түргэн болон цагдаа онцгой руу залгаж дуудаж мэдгдсэн. Манайд аюулгүй ажиллагааны инженер гэж байхгүй, харин аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурж рапортод зааварчилгаатай танилцсан талаар тэмдэглэл хөтэлдэг. Манай ажилтан өнөөдөр зааварчилгаа авсан талаар тэмдэглэл бичсэн байсан. Гэхдээ гарын үсэг зураагүй байсан. Манай компани зүгээс худаг руу оруулах зөвшөөрөл өгөөгүй. Худаг руу орж болохгүй талаар орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилтнанд мэдгдсэн хэмээн дараах мэдүүлгийг өгчээ. Ингээд одоо шүүгдэгчээр татагдсан орон сууц нийтийн аж ахуйн хөдөлмөрийн инженер болох энэ дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр хэлэхдээ талигаа жуун гадуур дуудлагад явах тохиолдолд ахлах инженер эсвэл ахлах инженер байхгүй тохиолдолд дараагаас ажлын үүрэг зааварчилгаа авч ажилд гарах ёстой. Талигаа жуун тэр өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гадуур тухайн ажилд гарах ёсгүй. Харин тухайн дуудлагад ариутгал татваргын машины жолооч бие ажиллах ёстой байсан. Тэгээд жолооч бие хамт гадуур ажилд яваад ирээ гэж хэлээд хамт явсан байсан. Харин ажилтан бэн хариуцсан дараагаас үүрэг зааварчилгаа аваад явсан байсан. Харин талигаачууд ямар нэгэн үүрэг зааварчилгаа өгөөгүй хэмээх мэдүүлгийг өгчээ. Одоо ингээд бүгдээрээ онцгой байдлын албан хаагчийн мэдүүлэхээс сонсцгоё. Манай гал унтраах анги дээр нэг хүн ирээд бохирын хуудагдгүй унчглаа гэхээр нь тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нар ангийн хашааны баруун талын хашааг даваад би аврах холсоор өөрийгөө бэхлүүлж сонгон хайрхан дүүргийн эм гэх компани хашаанд байх бохирын худаг руу харахад нэг хүн усанд живсэн гар болон өмсөн хувцсан цухиж байхаар нь амьд байж магадгүй гэж бодоод дотор байсан шатан дээр нь гიშгэж байгаад доошоо тонгоогоод баруун гараа сунгаад татагш тэгээгээр татах гэж байгаад өөрөө ухаалцсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан цуг аврах ажиллагаа хийж байсан албан хаагчид намайг бэхэлсэн осоор татаж гаргаад 2 орчим минутын дараа сэрсэн гэсэн юм. Сэрэх үед миний хамраас баг зэргийн цус гарсан, дотор муухайраад байсан юм. Тэгээд цэргийн Степалд очиж 1 хоног хорлох тайлах эмчилгээ хийлгсэн. Намайг эмчнэр химийн хооронд хорцсон байна гэд хорлох тайлах эмчилгээ хийсэн хэмээн дараах мэдүүлгийг өгчээ. Энэ хэрэг дээр хамгийн одоо аимшигтай зүйл нь юу гэхээр тэр бохирын худгийг аюултай гэдгийг нь бол бүгд мэдэж байсан. Дүрм журам нь хүртэл маш тодорхой байсан байгаа юм. Хэрвээ хүн худаг руу оруулахар бол эхлээд хорт хий байгаа эсгийг нь шалгана. Дараа нь агаарыг нь сэлэгдэг. Мөн тэгээд хамгаалах маскыг бол заавал хэрэглэнэ гэд бүр заачсан байт юм байна. Гэтэл тэрийг нь бол огт хийгээгүй. Бохирын шоун бөглөрсөн байна гэдэг бол шууд одоо ямар нэгэн хүн ороод ухаад одоо бөглөөсийг гаргацдаг ажил биш байсан. Тусгай одоо ингээд төхөөрөмжтэй машин ашиглаад одоо цэвэрлэх ёстой зүйл байсан байгаа юм. Гэтэл аюулгүй ажиллагааны тэр үндсэн шаардлагуудыг нь мөрдөөгүйгээс болоод хүмүүс одоо цугларсан хорт хийнд хортоод ухаан алдаад доошоогоо унаад ингээд нэг ясандаа бол амьсгал нь боогдоод нас барсан гэж шинжээчнэр бол дүгнсэн. Зүгээр л одоо ажлын байрны аюулгүй ажиллагааны дүрмийг бол ягштал мөрдсөн бол хизээч ийм одоо маш харамсалтай осол бол гарахгүй байх байсан. Гэтэл одоо тухайн одоо ажиллаулж байсан дэгэх компаниас энэ бүх зүйлийг нь бол бэлдээж хангаж бол огт өгөөгүй. Үүнээс нь болоод бүхэл бүтэн 2 хүний амнаас хохирсон байгаа юм. Тэгээ шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 сарын 12-ны өдөр одоо талигаач бэд бол задлан шинжилгээ хийсэн. Тэгээ тухайн дүгнэлтэнд талигаач нь амьсгалын дээд зам шингэнээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэл дээр нас барсан хэмээн дүгнэлт гарсан. Мөн талигаач уугийн цогцос тухайн өдөр мөн адил шүүх шинжилгээ хийсэн. Тэгээ тухайн одоо шүүх шинжилгээний дүгнэлтэнд уугийн цогцост зүүн хүнсний зөөлөн эдийн нэтрал цус хуралд, зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн тохой, баруун ташааны зулгаралт, баруун бөөрийн өөхөн эддэх цус хуралд, баруун тохой, баруун ташааны зулгаралт гэмтлүүд нь нас барсны дараа үүссэн хэмээн тогтоосон. Ам хохирогч нь мөн адил амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурс дутагдлаар нас барсан хэмээн дүгнэлтүүд гарсан. Эцэст нь шүүх одоо энэ хэрэг дээр ямар шийдвэр гаргасан бэ гэхээр энэ хэрэг дээр хамт яллагчаар татсан гэдэг хүнийг одоо гэмт хэргийн шинжгүй гэж үзээд бүрэн цагаатгсан байгаа юм. Энэ шүүгдэгч болохоор орон сууц нийтийн аж ахуйн газарт одоо ажилладаг хүн байгаа. Тэгээд тухайн үед бол талигаачууд бол ямар нэгэн заавар зөвлөгөө өгөөгүй. Тэр өдөр одоо талигаач уугийн ажлын гарааны өдөр бол биш байсан. Тухайн одоо жолооч настай ах гэдсэн тэр жолооч ахтай хамт
бол тухайн машинд нь суугаад үдээс хойш их нэртэйгээ хамт хүнс цуглуулна гэж дагаа явж исэн байлээ. Тийм учраас одоо энэ хэрэг дээр одоо энэ гихч этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний буруугүй хэмээн шүүх үзсэн. Харин одоо гих компани захирал болох О гэдэг хүнд бол тодорхой хэмжээний хариуцлага үүрүүлсэн байна. Эхэндээ прокурор илүү одоо хүнд зүйл ангиар шүүгдэжОг ялсан байсан боловч шүүх одоо энэ хэргийг нь хөнгөрүүлээд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэмээн үздсэн байгаа юм. Ингээд шүүх гих компани захирал болгоход 3 жилийн хорих ялыг өгсөн. Энэхүү хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон ч дараа нь 2021 оны өршөөлийн хуульд хамрагдаад ялаас одоо өршөөн хэлтрүүлэгдсэн байд юм байна. Мөн хохирогч Б-гийн арга гэрт 16 сая 200 мянган төгрөгийн нөхөн төлбөр одоо Огоос гаргуулахаар шийдвэрлсэн. Харин талигач уугийн арга гэр хүсвэл цаашдаа иргэний журмаар нэмэлт нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн шүүх үзсэн. Ингээд ерөнхийдөө бол дүгнээд харах юм бол энэ одоо хэрэг бол аюулгүй ажиллагааны дүрм журам хангалтгүй мөрдөгдснөөс болж хоёр хүний амнаас үргэцсэн хэрэг байгаа юм. Энэ мэтчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болоод эрдэнэт хүмүүсийн амнаас үргэцсэн хэрэгүүд цөөнгүй Монголд гардаг. Та бүхэн санаж байгаа бол ийм харамсалтай хэрэг 2019 оны 4 сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламж дээр гарч 9 хүн хордсноос 4 хүн лаг руу унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсанг та бүхэн санаж байгаа байх. Хэргийг гэргэн сануулбал энэ тухай дуудлага нийслэлийн онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 15 цаг 45 минутын орчимд бүртгэгдсэн. Хэвлэл мэдээлэлд бичигдснээр бол Төв цэвэрлэх байгууламжийн 2 ажилтан лаг руу унсан. Тэднийг аврахаар 2 ажилтан оролцсон ч араас нь унаж осолдон 4 хүний амнаас эрсдсэн юм. Эдгээр хүмүүс нь химийн бодист хордсны улмаас бие удирдах чадваргүй болсны улмаас лаг руу унаж осолдсон байдаг. Тухайн үед амиа алдсан залуучууд нь 30-аас 42 насны залуучууд байсан. Үлдсэн 5 хүн цэргийн эмнэлэгт эмчлүүлсэн ийм нэгэн харамсалтай хэрэг гарч байсныг санаж байгаа байх. Эдгээр хэрэгүүд нь ажлын байрны эрсдлийн үнэлгээ, ажлын байрны аюулгүй ажиллагаа, техник хангамж, зааварчилгаа зөвлөгөө хичнээн чухал байдаг гэдгийг бидэнд харуулж байна. Өнөөдрийн хэрэг энд хүрээд дуусаж байна. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.